Тоодгорхон форумтай сурагч нас минь томоогүй үеийг сэтгэл зурж, зургийн минь цомогт мөнхөрч, зүрхний минь гүнд үлдээё. Театрс булаацалтан тоглож, кассетний хөгжим сонсон, хуурцаг тоглож, кино үзэж өссөн бидний хүүхэд нас. Шилжилтийн үеийн 10 жилийн сорилт өнөөдрийн биднийг бүтээж, 10 жилийнхээ алтанхан дурсамжийг өглөнхөн байна. Тийм ээ, бид 2000 оны төгсөлт эхэллээ. 1990 он Хөвсгөл аймгийн Мөрөн сум. Улаахан хазартаа уран цэцэг охин оюуны уурхайн огшимыг хүртэхээр сургуулийн алтан босхийг алхан орсноос эхлээд 2000 онд та нартайгаа мөр зэрэгцэн амьдралын их талаа төхөл тавьсан тэрхэн үес өнөөдрийн бидний энэхүү уулзалтын утга учир уг үндэслэлтэй. Монгол улсын 21 аймаг улсын нийслэлд энэ л үед сурч хүмүүжиж, сурагч насныхаа дурсамжийг бүтээсэн 2000 оны төгсөгчид тэр дундаа төрж өссөн нутгийнхаа төгсөгчдөө төлөөлөн мэндчлэг завшаан тохиолсонд талархан хүлээж авснаа илэрхийлээд хэсэгхэн хорон анхаарлаа хандуулахыг анд нөхөд та бүхнээсээ хүсье. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Цогт хоёрын уран цэцэг гэдэг Хөвсгөл аймгийн одоо яг 2000 оны төгсөгчдийн төлөөлөл байна. За манай Хөвсгөл аймаг маань болохоор Хөвсгөл нуурынхаа нэрээр 1931 онд үүсгэн байгуулагдсан төвхтэй. За нийт одоо хүн амынхаа хувьд бол 136 мянга гаруй хүн амтай. За газар нутгийн талбайныхаа хувьд бол 100 мянга гаруй км квадрат юм газар нутагтай ийм үзэсгэлэнт байгаль. За 400 гаруй гол горхтой, 300 гаруй ийм жижиг нууртай сайхан нутаг төрснөөрөө би бол ингээд бахархаж явдаг. За тэгээд 6 ийм ястан үндсэнтэй цаатан. За тэгээд энэ нутагтаа бол төрж өссөн гэж иргэн бассандаа бол би үнэхээр баяртай байдаг. Тэгээд 2000 оны төгсөгчдийн төлөөлөл болж өнөөдөр одоо бас энэ сайхан үйл ажиллагаанд оролцож байгаадаа бол баяртай байна. За манай энэ Хөвсгөл аймгийг төгссөн нийт төгсөгчид бол одоо эрүүл мэндийн салбарт бол нэлээд бас нэр хүндтэй эмчнэр маш олон байна. За барилгын салбар, уул уурхайн салбарт бол бас нэлээд хүч төрсэн барилгын компани захирлууд, за боловсролын одоо салбарт бол бас ингэж байгаа. Одоо жишээлбэл миний бие бол шинжлэх ухааны технологийн сургууль байна. За манай ангийн доктор Эрдэнэ Туяа бол одоо багшийн их сургууль байна. МУИСт бол манай одоо энэ 2000 оны төлөөлөөс нэлээд олон хүн байна. Мөн одоо дотоод хэргийн их сургуульд бас манай ангийн даваа сүрэн маань байна. За мөн цагдаагийн алба, за мөн одоо энэ аж үйлдвэрийн салбар, газар тариалан, за ингээд уул уурхай болон бүхэл төрлийн салбарт бол манай энэ үеийн төгсөгчнөр бол ийм бахархалтай явж байна. Тэгээд бид нар бол одоо энэ спорт өдрөлөг, шинэ жилийн арга хэмжээ гэдэг ийм олон арга хэмжээнд дээр нэгдэхээс гадна бид нар одоо нийгмийн халамжийн хүрээнд салбартаа бол манлайлал болж ажлуудыг бол хийж яваагаар миний хувьд бол бас бахархдаг. Хөвсгөл аймгийн маань одоо 2000 оны төгсөлтийн мянгаад төгсөгчдийн өмнөөс одоо ингээд намайг онцолж Хөвсгөл нутгийнхаа талаар 2000 оны төгсөгчдийн талаар өөрийнх нь талаар ярих боломж олгосон 2000 оны төгсөгчдөө бол маш их баярлалаа. За миний хувьд бол боловсролын салбарт бол 19 жил ажиллаж байна. За одоор бол шинжлэх ухааны технологийн их сургуулийн барилга архитектурын сургуулийн одоо яг дэд профессор бол ажилладаг. За техникийн ухааны доктор, Монгол улсын зөвлөх инженер, мөн одоо улсын эксперт, барилгын эрчим хүчний аудитор, за шинжлэх ухааны академийн техник технологийн салбарын одоо багш болгоны гишүүн, за хувийн ажлын хувьд бол одоо энэ өсөх дулаан компани захирлын үүргийг бол ингэж гүйцэтгэж байна. Миний одоо хийж бүтээсэн зүйл гэх юм бол мэдээж энэ салбартаа үр дүнтэй, үр бүтээлтэй ингээ хөдөлмөрч хамаг одоо цаг заваа бол одоо энэ яг боловсролынхаа салбартаа бол зориулсан байна. За нийт бол одоо 10 гаруй ном бичсэний бол 2-ыг нь одоо ингэж би дааж бичсэн байна. За 10 гаруй бүтээлийг бол одоо нийт багш нар болон нийт одоо судлаачныхаа бүтээлж гаргасан байна. За дээрэс нь бол одоо олон улсын түвшинд бол 4 өгүүлэл нийтлүүлж 4 удаа ихтгэл тавьсан байгаа бол одоо дотоодын өгүүлэл бол 30 гаруй өгүүллийг бол хэвлэл нийтлүүлсэн байна. За мөн хоньны носон дулаалга болон хоньны носон бордоо, за одоо тусгаарлах хавтангаар бол нийтдээ бол одоо 9 патент ашигтай загвар болон зохиогч эрхтэй. За тэгээд өөрийнхөө бас одоо энэ ажлынхаа хүрээнд бол одоо бас энэ халаалт дулаан хангамжийн лабораторийг бол бас сургуультай ингэж байгуулж өгсөн. За тэгээ миний яг энэ мэргэжлийг сонгосон гол шалтгаан энэ мэргэжлийг ингэж бахархдаг энэ гол шалтгаан бол одоо манай мэргэжлэн хүн одоо ингэ тийм ээ дулаан байх, эрүүл аюулгүй байх,
За мөн одоо энэ барилга байгууламж маань бол дулаан усаар хангагдах тийм ээ. Ийм сайхан одоо хүний тав тухыг хангасан ийм мэрэгчлээ, ийм инженер тэр тусмаа эмэгтэй инженер ингэж болсондоо бол би өөрөөрөө ингээд бас бахархдаг. За тэгээд энийгээ бас үлгэрлэхийн тулд нийт төгсөгчдөө одоо ингэж тийм ээ инженерчлэгийн клубыг одоо байгуулж энэ ажлынхаа хүрээнд бол одоо бас ингээд барилгуудаар явах тийм хэмжилт хийх, зураг төсөл хийх, за угсралтын дээр очиж танилцах гэх мэт одоо ингээд маш сайхан ажлуудыг бол бас өөрийнхөө зүгээс бол ингэж бас инженерийн клубын оюутнуудтай мэдлэг түгээх ийм зорилгоор бол бас ажилладаг. Инженер тэгээд багш гэд ингээд явж байгаа нь бол бас ингээд миний бас мөрөөдлийг биелүүлсэн, амьдралыг тэтгэсэн ийм сайхан мэрэгжил байдаг гэдгээр бол би бас энэ мэрэгчлэр сурсан инженер хүн тэр тусмаа одоо энэ мэрэгжлийнхаа энэ хүрээнд бол одоо бас өөрийнхөө энэ тийм ээ орон зайг бас ингэж үлдээж ингэж байгаагаар бол би бас бахархдаг. За сая энэ 25 оны 3 сарын 26-нд бол өөрийнхөө бие даасан 19 жилийн хөдөлмөрийг бол одоо ном болгон гарган халаалт хэмээх сургачгийг бол олонний хүртэл болгосон. За тэгээд энэ одоо номороо далимдуулж бас өөрийнхөө мэдлэгийг энгийн тийм ээ хүмүүс болон мэрэгжил нэгтэй техник одоо инженерүүдтэй ингэж гарын авлага зөвлөмж ингэж болгох зорилгоор бол өөрийнхөө 19 жилийн хөдөлмөрийг бол ингэж бүтээл болгосон байгаа. За миний бас нэг бахархал бол миний буруу аав байдаг. Миний буруу аав бол Хөвсгөл аймгийн Хошоо авраг малчин мундаг хүн байсан. Тэгээд одоо буруу аавынхаа бас тэр хөдөлмөр чичээнгүй занг нь бол ингэж өвлөж ингэж үлдэрч тийм ээ ийм бүтээлч байгаадаа бол би бас их өөрөөрөө бас их бахархдаг. За би бол хань одоо 4 хүүхдийн хамт амьдардаг. За алдарт их дархан бэр бас ийм хүн байгаа. За манай үеийнхэн чинь бол яг ийм зах зээлийн үед байсан юм 10 жилээ төгсөжсэн юм уу яага. Одоо өөрөлдөл нөгөө бор формтой тий цагаан парчтай гэдэг шиг яг л ийм зузаан гутал модонд ороод бидний үед чинь тий джинсийн өмд гэл ингээл бидний яг нэг юм гоё хөгжилтэй яг ийм хипхоп урсгал руу шилжсэн гэдэг ч юм уу тий нэг ийм бас их гоё үе байсан. Тэгээд бид нар бол ингээд бас 10 жилдээ бол нэлээд бас ийм хөгжилтэй сахилахгүй за тэгээд бие биенийхээ төлөө гэсэн нэгний дээр очиж хондог тий ийм л одоо бас ийм гоё нийтэж за тэгээд ахмад настаа хүндлэх за BBC-гээ дээдлэх за тэгээд аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах нэгнийхээ одоо үг хэлж байгаа үгийг бол ингэж хүлээж авдаг. Тэгээд хүүхд насны дурсамж нь бол ихэнх нь одоо хамгийн гоё дурсамжууд бол яг энэ үед одоо ингээд 10 жилийн манд дурсамж бол байдаг. За тэнд бол бас эрхлийн асуудал бас эрхлийн гурвалжны асуудлууд хүртэл байдаг байлаа. За тэгээд энэ нь бол бас маш гоё юм тод дурсамжуудыг бол үлдээсэн байгаа. Бидний үед одоо бие биенийхээ төлөө байсан энэ сайхан сэтгэл, энэ сайхан зүрх нэг юм бас чиглэл рүү ингэж бие бинийгээ дэмжиж явдаг энэ сайхан бас дэмжлэгийн одоо үр дүнд бол бас энэ тэмцээн уралдаанд бол ингэж баг бүрэлдэхүүнээрээ Хөвсгөлийнхөө одоо нийт төгсөлтөөрөө тийм ээ мөн одоо Монгол 2000-ийнхаа бүх одоо аймаг орны 2000 оны төгсөлтөөрөө бол ингэж бас нэгдэж ингэж байгаа бол тэр болгон бас би оныхан бол ийм үйл ажиллагааг бол зохиолж байгаа юм бидэггүй юм байна. 2000 оны төгсөгчдийн маань хувьд бол эхлэн байх гэж ингэж бодож байна. Тэгээд цаашдаа бол бид нар маш олон зүйлүүдийг хийж бүтээж ингэж тийм ээ улс орондоо хэрэгтэй. За тэгээд ирээдүгээ бүтээсэн ийм сайхан одоо хамт олон болж ингэж явах байхаа гэж ингэж миний хувьд найдаж байна. За тэгээд цаашдаа ч бас энэ үйл ажиллагаанд бол өөрийнхөө зүгээс чадах ятгаараа бол бас идэвхтэй ингэж оролцож ингэж явах болно. Одоо манай үеийнхэн ч бол яг одоо хийж бүтээдэг тийм ээ яг үе маань байгаа. Тийм учраас өөрийнхөө салбартаа бас энэ гоё манлал тий чадварлаг ийм боловсон хүчин өөрсдийнхөө одоо бас энэ мэдлэг чадвараа бусдад түгээсэн бусдыг хөгжөөсөн хамтдаа хөгжсөн ийм сайхан одоо арга хэмжээгээ цаашаа ингээд үргэлжлүүлээд ингэж явах байхаа гэж миний хувьд бол найдаж байна. Тэгээ та нартаа эргүүлийг хадж байгаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Дуугарвал дуу нэг, докторвол хүч нэг бидний үеийнхэн. Өнөөдөр улс их орныхоо хөгжлийн хөдөлгөгч хүч ирээдүйн хоочоо үлгэрлэн чиглүүлэх үүрэгтэй эрхэм хүндтэй иргэн аав ээжүүд магадгүй зарим нь шинэхэн өвөө эмээнэр болжээ. Тус тусынхаа чухлын чухал үүрэг хариуцлагуудаа хэсэгхэн хугацаанд умартан хүүхэд насныхаа ариухан дурсамжаар аялахаар хол ойроос Монгол 2000 анх дугаар уулз тэмцээнээ зорин ирсэн та бүхэндээ амжилт хүсч энэхүү арга хэмжээг зохион байгуулагч манлайлагч залуустаа талархснаа илэрхийлье.